Юу яцхан guys. Өнөөдөр маш онцгой өдөр байгаа. Юу вэ гэхлээр 1992 оны 1 сарын 13-нд үндсэн хууль батлагдсан өдөр байгаа. Тэгээд яг одоо би төрийн ордонд байна. Ёслолын Монгол дээлтэйг зогсож байна. Миний ард одоо үндсэн хууль батлагдсантай холбоотой 90 гаруй мянган баримтууд байгаа. Одоо хэдүүлээ маш сонирхолтой баримтуудтай танилцгаая. За сайн байна уу? Сайн байна. За энэ үгээр чинь нэлээл их үндсэн хууль батлагдсантай холбоотой баримтууд баг шиг байна. Та эхнээс нь гоё танилцуулаад сонирхолтой зүйлс юу байна энэ үгээр нэлээд олон хүн сурчсан байна тий. Манай их хурлын хэвлэл тухайн үеийн үндсэн хууль батлах үеийн бол маш их баримтууд байгаа. 95,000 гаруй хуудас баримт байгаа. Тэрний зөвхөн нэгийг хийсгүүлж гаргасан байгаа. За хамгийн түрүүнд одоо энэ манай үндсэн хууль баталж исэн эрхэм хүндэт 430 эрхмийн маань зургийг бол ингээд байршуулсан байгаа. Одоо энэ хүмүүс цуглаж ирээл яг үндсэн хуулийн шинээр бичээл ярил. Ард түмнээ төлөөлөөд одоо сум сумаа төлөөлж ирээд ярилцаад үндсэн хуулийг одоо баталсаасаад байгаа байхгүй. Одоо тухайн үеийн одоо хамгийн боловсралтай одоо юу гэдэг те туршлагатай хүмүүс нь л одоо ингээд дуудаж байгаа мэдээж тий. Анх нэг боловсруулах комисс байгуулж ирсэн. Та нар мэдэндээ нөгөө Пунсалмаагийн очирот гээд ерөнхийлөгч байж байгаа бурхан болсон шүү дээ тий. Тэр хүмүүс толгойлоод Бирагийн чимд гэдэг нарийн бичгийн дарга хийгээд анх тэр үндсэн хуулийн төслийг боловсруулсан байх нэ. Тогтоолууд нь байна тий. Тогтоолууд байгаа бүх баримтууд нь байгаа. Энэ одоо чинь тухайн үеийн одоо үндсэн хууль хэлтэж явах үеийн хуралдааных нь дэг хуучин социалист үндсэн хуулиа өөрчлөе гэдэг санаа бол бүр 1989 оны 2 сард гарч ирсэн байна. Тэр санал нь байна шүү дээ. Тэгээд энэ 2 сард дараа үндсэн хууль шинжилэн боловсруулах комисс буюу ажлын хэсэг байгуулж ирсэн байхгүй юу? 89 оны 2 сарын 2-нд за бүр ардчсан хувьсгалаас өмнө бол тарах гэдэг шүү. Ингэж явж 3 жилийн дараа яг батж байгаа юм байна шүү дээ. Нилээ юм болсон. Процесс маань нилээ удсан байх нь шүү дээ. Тийм байна. Зүгээр ч нэг өдөр болчихоогүй юм байна чинь тийм ээ. Болчихоогүй. Үндсэн хууль маань маш олон нэрийн саналтай явьжсэн байхгүй юу? Үндсэн хууль, их цаад, их засаг гэдэг ч байгаа. Энэ тэмдэглэлээ тухайн хүмүүс боловсралтаараа Монгол хүчээр их засчдаг гэсэн юм. Тийм байна. Тийм. Манаас өвөг дээдс маань ийм л мондол хүмүүс байсан юм шүү дээ. Улсын хурлын даргын анхны ширээ. Тийм үү? Ютубер дүшгийг YouTube чемпион авраг болгосуугаа. Улсын баг хурлын гишүүдийн эрчийг ингэж бүртгэдэг байж. Яг одоо сурагчийн журнал шиг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Нөгөө бидний жоохон бахад л яг юм. Чөлөөтэй, өвчтэй, тасалсан, хоцорсон гэж. За аль шалгана. За хүмүүс бол аюу сайн ирдэг байсан юм шүү. Энэ бол бүр ганц таслахгүй ирсэн аюу олон хүн байна. Харж байгаа. Маш сайн. Тэгээд хараа ирэл зөх тэд, ирсэн тэд. Тийм байна. Ингээд маш нарийн бүртгэдэг байсан бооз. Тийм байна. Тэгээд хараа үндсэн хууль баталж байгаа үед маань ард иргэдээс бол маш их санал өгчсэн байна. 8 настайгаас 80 нас. Тийм. Жишээ одоо ингээд төрийн сүлд маань ийм байвал ямар вэ гээл. Ингээд ард иргэдээс ирсэн саналууд уу. Ингээд саналаа ингээд Монгол хүчээрээ санал авчиж байгаа юм чинь. За. Хэтрийн цаасан дээр хүртэл ингээд хараа. Ингээд төрийн сүлд ийм байх уу гээл чинь ингээд санал байрлал. За. Гоё чинь ингээд зөндөө байгаа. Тийм ээ. Ерөнхийлөгч очирваз танаа гээл. Хараа соён бүсгийг сүлд буюу далбаанда үлдээхийг чин зүрхнээсээ гуйж байна. Яа. Энэ хараа Сүхбаатар дүүргийн 10 дугаар оны шууд байр тооттойгоо ингээд хаан суудаг гэж ардын багш давгийн чойжсэн. Хөөрхийн те. Амар санал ирүүлж байгаа. За. Энэ минь чи ямар амар зурсан биш үү? Харандаа зурсан чи. Амар зурсан байна те. Багнуурын дэмбэрэл гэж хүн байна. Энэ минь чи бас ингээд түүх болж өгдөө шүү. Гэтэ эдрээ санаа авсан юм шүү баг ер нь те. Одоо чи байгаа шүү дээ. Ер нь байна шүү те. Байгаа. За одоо ингээд бидний ярьдаг шүү дээ нөгөө Санжаа сүрэнгийн зориг гэл те. Тийм байна. Тэр хүний одоо сонгуульд оролцож исэн. Одоо сонгуулийн рекламны болцох юм одоо. Тийм биш те. Тухайн үед ерөөсөө сонгуулиар ийм тараагаал болоо. За. Олон янзын юм уу гэдэг наахгүй те. Манай Монгол улсынхаа төрийн дуулалтыг ямар байх вэ гэдгийг айгүй олон хүмүүс саналаа явуулсан байна. Чинь 68 хүн. Тийм байна. 68 хувилбар явуулсан байгаа байхгүй юу? Одоо чинь нэг дараа очиргүй гэдэг хүн ийм байх уу гэж явуулж ирсэн байна. Энэ чинь бас Даш доорууга одоо унштай. Төрийн хүчин бүрдсэн арга билгийн эрдэм төгөл төр аашид огноо саксаа гэдэг. Тий, одоо ингээд дараа ширчин сүрэн гэдэг нэг хүн байна. Одоо энэ хүмүүсийн сандлыг ингэж авч байгаа. Тэгээ өнөөдрийн сонгуул. Энэ хамгийн гоё юм байна. Ярьж хагаад хуучнараа дээр юм байна гэдэг. Тэгээд тэр бандын сүрэн гоо тэр
төрийн буудлын үе чинь шинжилгээ юм санал авч байгаа. Тий, Тэгээд за хуучнараа хуучнаар үлдээ тэр нь үлдээ. эдгээр маань нэг яваагүй юм шиг байна тий. Яваагүй. Тэгтээ чинь түүх шүү дээ. Тий түүхэн их гэсэн үг тий. Энд чинь хараад чинь дэндвийн пүрэв дөрж байгаа гэх айгу мундаг зохиолч байдаг шүү дээ. Тэр хүн юм санал байна. Монголын бүхэл одоо гайгүй зохиолч нар тэгээд сайн зохиолч. Одоо энэ Понцгийн Бадарч байгаа гэдэг байдаг шүү дээ. Тийм байна. Залуучууд маань одоо хамгийн гол баримт маань яг 1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан үндсэн хууль маань энэ байна. За. Яг жинхэнэ үндсэн хууль. Яг оргоорой. Яг оргоорой. 3 жил бичиж хоорондоо ярьж те ингэж өөрчлөж олон янзын хөлбөрөөр гарч байгаад нэг нь өөрчлөж. Тэгээд эцсийн үр дүн бол энэ байна. 11 цаг 35 минутанд. Чинь одоо баг 11:35 болж байгаа да. Арай болоо. Арай болоо хэдхэн минут зөрсөн байна. Монгол улсын өнцөг болгон бүрээс ингэж ирж цугларч бичиж одоо гаргаад бидний одоо өнөөдрийн амьдралд маш чухал хэсэг болсон үндсэн хуулийн түүхтэй судлаа. Маш тайж байна. Би бас аюу гоё ингээд бахархах сэтгэл төрж байна. За маш их баярлалаа. За өстой гоё тайлбарсан баярлалаа. За 92 оны үндсэн хууль өөрөө нөгөө хүний эрх хэрэгчлөө тусдаа нэг бүлэг болгож оруулснараа онцлогтой. Таныг ч гэсэн нэг зүйл заалт эсгээс уншаасаа гэж бас уурж байна. Пүү гайс харж байгаа. Чингис хааны музейд байдаг хөшөөний бараг жижиг хувилбар нь байна. Яг ижлэгээ харагдаж байна. Өстой гоё харагдаж байна. Би нөгөө Монголын өдөр зураг шиг харагдаж байна. Бүр тэгтээ хатгамал байна уу? Гайс. Хатгамал маягаар хийсэн байна. Нилээн том зураг биш юм чи одоо. Хэдэн метр юм бэ те? За одоо энд хэдүүлээ уншлагаа хийн. Үндсэн хуулиас уншна гэж бол тохиролцсон байгаа. Тэгээ одоо юу болох нь вэ? Харцгаая. За чи гадаах дамжиж орж ах шүү шүү дээ. За. Сайн бацхан уу? За уншлах дээр хүрээд ирсэн байна. Арай эхлэх байх шүү дээ уншлах. Арай эхлэх. За. Хүндтгэлийн зураг зурдаг. Гөлж байна. За сайхан болчихлоо. За сайхан зураг авах болчихлоо ямарчсан. Үндэснийхэн эв нэгдийг эрхэмлэн дээдэж баяр өрнөн зарлан тунхаглаж байна. Өдрийн мэдрийг бидний хоёрдугаар зүйл Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. 7 дугаар зүйл 1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв, төрийн хамгаалтанд байна. 2. Иргэний төрөвсөн оюуны үнэт зүйл бол зохиогчийн өмч. Монгол улсын үндэсний баялаг мөн. Төрийн байгууллага албан тушаалтан иргэдийн өрөнд онцыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. 17 дугаар зүйл Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. За тэгэхээр guys дөнгөж сая үндсэн хуулийнхаа хэсгээс уншчаад дуусч ийн нилээн догдлоо маш гоё байна. Бид нар ингээ үндсэн хууль гэхлээр л ер нь хуулийн талаар ярихлаар хуульчтай ч юм уу эсвэл ингээ улсын хурлын гишүүд мишүүдтэй л ингээл холбоотой гэж ойлгодог. Гэтэл яс юм дээр бидний хүн бүрийн амьдралд өдөр тутам цаг тутамд ингээд нөлөөлөгдөж идэг маш чухал зүйл гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгээ яг үнэхээр би бараг хизээ хамгийн сүүлд үндсэн хууль уншснаа санахгүй байна. Хэдэн жилийн өмнө мэдэхгүй байна. Ер нь ингээд та бүхэндээ ингээд уриалахад ер нь нэг байж байгаад унших хэрэгтэй шүү. Одоо ингээд үндсэн хуулиа ер нь ингээд бүр цаг гаргаад унших хэрэгтэй. Яа гэвэл бидний амьдралд маш чухал зүйл гэдгийг бол бүр ингээд дахин ойлгож байна. За тэгээд ямарсан өнөөдрийн надтай ийм гоё өдрийг өнгөрөөсөн та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ лайк дарж эртээ бүртгүүлээрэ. Тэгээд дараа имчлэр уулзлаа. Түр баяртай guys.